Сайн байцгаана уу та бүхэндээ одоо хүснэгтэн өгөгдөлт нөхцөлт хэвжүүлэлт буюу conditional formatting гэсэн командыг хэрхэн ашиглах талаар нэмэлт тайлбар өгье. За conditional formatting гэсэн команд нь нийтдээ одоо ингээд 5 хэсэгтэй үндсэн. High cell rulers гэхлээрээ одоо хамгийн их болон бага утгууд greater than оруулсан утгаас их утгуудыг харуулна. Less than оруулсан утгаас бага утгуудыг харуулна. Between оруулсан хоёр тооны хоорондох утгуудыг харуулна. Equal to гэхлээрээ оруулсан тоотой тэнцүү утгуудыг харуулна. Text that contain гэхлээрээ оруулсан текстийг агуулсан утгуудыг харуулна. За that occurring гэхлээрээ огноог агуулсан утгуудыг. Duplicate value гэхлээрээ давхцсан утгуудыг харуулна. Давхцсан утгуудыг харуулна гэсэн үг. За тэгвэл top bottom гэхлээрээ хамгийн их болон бага утгуудыг харуулдаг. Top 10 items. Хамгийн өндөр настай одоо 5 үнийг харъя гэх юм лээ. Топ 10% гэхлээрээ нөгөө 100% маань нэгийн тоотой тэнцүү учраас нөгөө нэгээс бага утгууд дээр өгөгдөл шүүгч байгаа тохиолдолд 10% ашиглана. Bottom 10 items хамгийн бага. Хамгийн залуу 3 үнийг харъя гэх юм. Эсвэл хамгийн залуу 10 хүн, энэ заавал 10 байх алгүй. Хамгийн залуу 20 хүн гэдэг ингээ харж байна. Bottom 10% гэдэг маань болохоор хүн адил 1%-аас одоо 100%-аас буюу нэгээс бага утгууд дээр шүүлтийж харахад. Above average дунджаас их утгуудыг, дундаж наслалтаас их наснуудыг ч юм те. Below average гэхлээрээ дунджаас бага утгуудыг харна. За data bar тухайн багныг өнгөөр ялгана. Тоон утгынх нь одоо их багаас хамаарат хэрвээ одоо тоон утга нь хамгийн өндөр байх юм бол нүдэн дүүрэн бодолт хийн. Тэгээд их багаас хамаарат бодолт хийдэг. Color scale гэхлээрээ өнгөөр, ногоон, шар, ягаан гэдэг өнгөөр ялгаж өгнө. Icon set гэхлээрээ дүрсээр эдгээр дүрсүүдийг ашиглаад тоон өгдөлт маань тэмдэглэл хийж өгдөг байна. За өөрөө шинээр нэмээд дүрм зохио хийх юм бол new rule гэсэн командыг ашиглана. Оруулсан одоо нөхцөлт хэвжүүлэлтийн арилга гэх юм бол clear rule. Хоёр сонголттой. Clear rules from selected cell entire sheet. Идэвхтэй нүднүүдийг арилгах эсвэл entire sheet буюу тухайн sheet-ийн тэр чигт арилгах. За ингээд нөхцөлт хэвжүүлэлт хийгээд ирээрээ гэхлээр хүүхдүүд ингээд нөгөө нэг шууд багнаа тодруулж агаад өнгөөр бодоо явчихдаг. Өнгөөр бодсон тохиолдолд no color-гээ сонгохоор арилждаг. Харин conditional formatting-аар нөхцөлт хэвжүүлэлтээ хийсэн тохиолдолд заавал clear rule гэсэн командыг ашиглаж иж арилдаг байгаа. За тэгэхээр одоо хэдүүлээ командад урьдчилж үзье. За нас гэсэн багт тухайн одоо нөхцөлт хэвжүүлэлт хийх гэж байгаа багнаа идэвхжүүлсэн байх хэрэгтэй. Өгөгдлүүдээ гэсэн үг. За хэдүүлээ нас гэсэн багт нөхцөлт хэвжүүлэлт хий. Эндээс яах вэ гэхлээр одоо нөхцөлт хэвжүүлэлт хийхлээр эхлээд давхцсан настай хүмүүс байна уугүй юу харъя. Давхцсан. Conditional formatting давхцсан буюу duplicate value. High light cell rulers duplicate values гэдэг орлоо. За энийг ямар өнгөөр бодож харах вэ? Яаж харах вэ? Шараар, ногооноор, текстийн улаанаар, улаан хүрээ, текст нь нүдэн улаанаар, red text гэдэг улаан текст, улаанаар текстээ бодно. Тэгээд хүрээгээ одоо улаанаар бодох гэдэг бас өөрөө custom format гэдэг рүү ороод өнгөний сонголт болон текстийн өнгө, хүрээний өнгө, нүдний өнгө өөрөө тохируулаад өгч болно. За эндээс хэдүүлээ yellow гэдгийг сонгоч. Окей дарлаа. Тэгэхээр 18, 17, 45, 24, 35 гэсэн тоонууд 75 гэсэн тоонд маань давхцсан байна гэдээ харагдаж байна. Ингээд өнгөөр ялгагдаад бодогдчих гэсэн. За тэгвэл одоо саяныхаа нөхцөлийг ярилцгач. Conditional formatting, clear rule, entire sheet тухайн sheet. За нэрэн дотор давхцуулдаг байна харъя. Нэр гэсэн баган дотор conditional formatting, duplicate value. Окей. За давхцсан нэр байхгүй юм тийм ээ. За тэгвэл овгонд давхцсан овг байна уу харъя юм уу? Duplicate values. Окей. За муу адил давхцсан овг байхгүй. За энэ байна. За дансны дугаар дотор давхцсан байна уу? Ингээд шалгавч хүн duplicate values. Окей. Дансны дугаар давхцсан тохиолдол байхгүй. Одоо ингээд дээдлийн дансыг доош нь чирчгээр энэ хоёр маань давхцчлаа гэдэг ингээд гараад ирчих. Duplicate value гэсэн команд өгсөн учраас. Ингэчингой гэсэн нэрийг доош нь татгаар мөн тухайн нэр давхцж байна гэсэн командуудыг өгч чинь гэсэн үг байна. За одоо тэгвэл хэдүүлээ нас гэсэн багнаас
хамгийн одоо өндөр настай 5 хүнийг харъя. За чи хамгийн өндөр настай хүмүүсээ ялгаад аваад ирээ гэсэн одоо үүрэг даалгаврыг чамд ямар нэгэн одоо менежер ч юм уу ажлыг чинь удирдах байгаа хүн өглөө гэхэд зарим хүмүүс бол нөө хэвлж гаргачаа тодруулагчаар тодруулдаг тийм ээ. Тэрийг л шууд компьютер дээрээ тодруулах нэ. Хамгийн өндөр настай 3 хүн, 5 хүн гэсэн тийм ээ. Тэгэхээр топ 10 items гэдэг дүргөө ороод энэ нөхцөлийг 5 болгочихно гэсэн. 5 болголоо. Улаан өнгөөр, гэрэлтэй улаан өнгөөр бодлоо. Окей. 75, 76, 78, 75, 86, 82 гэсэн настай хүмүүс болохоор өндөр настай байх. За бид нэр сая 5 хүн гэж зааж өгсөн. 5 гэж зааж өгсөн. Тэгвэл энд одоо 6 гараад ирсэн. Яагаад 6 байна вэ гэхээр 75 гэсэн утга маань 2 байгаа учраас энэ маань нэгээр тооцогдоод ингээд 75 гэж 5 нэр гарч ирж байна гэсэн үг юм. За тэгвэл арын багнаас, эрцийн хувьнаас одоо хамгийн бага 3 эрцгийг харъя. Хамгийн бага 3 эрц. Conditional formatting bottom 10 items бага тийм ээ. Энэ 10-ын тоог 3 болголоо. Окей дарлаа. Хамгийн бага 3 гэдэг ингээд утгачих гэсэн үг. За тэгвэл төвшин гэсэн магнаас 1 жил гэсэн текст орсон өгөгдлийг өнгөөр бодъё. Text that contain. Энд 1 жил. За бодолтой нь өөрчлөлөө yellow шар өнгөөр. Окей. За гэхвчлэн ингэ бодоо явах. За тэгвэл энэ баган дээр хэдүүлээ. Одоо баган дээр байгаа те энд icon set буюу дүрсээр за эндээс гэрлэн тохио ашиглая. Тэгэхээр хамгийн бага утгууд маань улаан өнгөтэй, дараагийнхуд нь шар, тэгээд ихүүд нь болохоор ногоон гэсэн өнгөөр ингээд тэмдэглэгдэж явж байгаа. Ингээд тоон өгөгдлөө одоо өөртөө болон бусдад ойлгомжтой байлгах үүднээс conditional formatting гэсэн командыг ашигладаг байна. Conditional formatting. За эдгээр нөхцлүүдийнхээ үүргийг мэдж явах юм бол conditional formatting-ийг ашиглахад бол туйлын хялбархан байх нэ гэж байна. За юу гэсэн байгаа? Дасны дугаар гэсэн баганд хэдүүлээ. Зүгээр дасны дугаарыг их багаар нь харъя гэж бодоод data bar буюу багнаар нь будах сонголт өгч. Ингээр нөгөө өгөгдлүүд нь маш хүчрээ шууд бүрэн будагдчихээн тийм ээ. За ингэж явна гэсэн үг. За нас гэсэн дээр color scale буюу өнгөөрөө. За энэ байна. Data bar-ыг ашиглалаар ингээд за ягаан ногоон оранж өнгөийг ашиглалаа. Хамгийн өндөр 86 насны дээр болохоор бүтэн будагдаад дөгөөдөл дээр болохоор ингээд хэмжээгээрээ тоон өгдлөгийн хэмжээгээр тал будагдаад явчихна гэсэн үг. За энэ бүгдийг бүгдээрингийн арилганаа гэх юм бол ойлгомжтой байгаа тийм ээ. Conditional formatting, clear rule, entire sheet. А зөвхөн одоо төвшингийнхийг арилгая. Төвшин гэсэн багнаа идэвхжүүллээ. Clear rules from selected cells сонголоо. Тэгэхээр төвшин гэсэн багны нөхцөл хэвжүүлэлт маань арилж байна гэсэн үг. За ингээд conditional formatting буюу нөхцөлд хэвжүүлэлт гэсэн одоо командыг хэрхэн ашиглахыг өөрснөө заавал гэртээ одоо өгөгдөл нээж агаад компьютер дээр хийж үзчихийж одоо ойлгоо шүү. Тэрнээс л ганцхан одоо багшийнхаа тайлбарласныг хараад ойлгочих зүйл биш ээ. Хэд хэдэн удаа ашиглаж үзчихийж хэрэглээ болно гэдгийг маш сайн санах хэрэгтэй.